Сайн байцгаана уу? Scale Schnell-ийн дараагийн хичээлээрээ уулзаж байна. Өнгөрсөн цагийн хичээлийг оруулаад өгөөч гэсэн олон хүсэлтийн дагуу өнөөдөр бид Das Perfect гэдэг хичээлийг үзэх болно. За үүнтэй ижилхэн төстэй олон хичээлүүдийг та сонирхож байх юм бол манай Moodle классыг сонирхож үзээрэй. За ингээд бүгдээрээ хичээлдээ орцгоё. 1. Хизээ ашиглах вэ? Das Perfect-ийг бид нэр өнгөрсөнд болсон ямар нэгэн зүйлийн талаар ярихдаа ашигладаг байгаа. За тэрхүү үйлдэл нь бүрэн дууссан байх ёстой гэдгийг бид анхаарах ёстой. 3 дугаарт энэ цаг маань ярианы хэлэнд түлхүү ашиглагддаг цаг байна. За тэгээд зөвхөн ярианы гэлтгүй хувийн болоод албан бус захидлууд дээр ашиглаж болдог байна. Хэрхэн бүтдэг вэ? Бүгдээрээ одоо цаг дээр бичигдсэн нэг өгүүлбэрийг харцгаая. Ich kaufe ein Buch. За, монгол хэл дээр орчуулах юм бол би ном худалдаж авч байна гэсэн өгүүлбэр. Одоо цаг дээр өгүүлбэрийн гол үйл үг маань 2 дугаар байранд байрлан явдаг. Эзэн бие дээр хувираад 2 дугаар байран дээр байрлаж явдаг тийм үү? За энэ нөхцөл бидний kaufe гэдэг үйл үг маань гол үйл үг чинь. Энийг герман дээр voll verb гэж нэрлэдэг. Тэгвэл энэ өгүүлбэрийг өнгөрсөн цаг руу оруулаад би нэг ном худалдаж авсан гэсэн өгүүлбэр гаргаж ирэхэд Ich habe ein Buch gekauft гэдэг өгүүлбэр зохиогдно. Өгүүлбэрээ сайн харах юм бол бидэнд 2 үйл үг байгаа. Нэгт habe, хоёрт gekauft гэдэг 2 үйл үг гараад ирж байна. 2 дугаар байранд байрласан байгаа habe-г герман дээр Hilfsverb гэж нэрлэдэг байна. Монгол хэлэн дээр орчуулах юм бол энэ маань туслах үйл үг. Харин төгсгөлд байрласан байгаа үг маань Vollverb буюу өнөө 2 дугаар байранд байрлаадсан үйл үг маань төгсгөлд орж ирсэн байгаа. Гэхдээ өөр бичигдсэн байгааг анхаараарай. За, тэгвэл энэ Vollverb маань Partizip 2 гэдэг дүрм дээр хувирсан байгаа хэлбэр байна. За, цаашдаа бид нэр өнгөрсөн цаг дээр гарч ирсэн гол үйл үгийг Vollverb гэж дуудахгүй харин Partizip 2 гэж дуудах нь байна. За тэгвэл дүрмээ бүгдээрээ илүү наривчлалтай харъя. Өнгөрсөн цаг болох Das Perfect нь туслах үйл үг буюу Hilfsverb мөн Partizip 2-аар үүсгэгднэ гэдэг дүрм гарч ирнэ гэсэн үг. За өмнөх жишээн дээр гарч ирсэн өгүүлбэр маань байна. Habe маань Hilfsverb монгол хэлэн дээр бид туслах үйл үг гэж орчуулна. Gekauft маань Partizip 2 дээр хувирсан гол үйл үг маань байгаа. За энэ хоёр нэгдснээрээ худалдаж авсан гэдэг утга гарч ирнэ гэсэн үг. Нэгдүгээрт бид Hilfsverb буюу туслах үйл үг гэж юу болох талаар үзнэ. Хоёрт Partizip 2-ыг үзэх нь. 1. Hilfsverb. Өнгөрсөн цаг дээр бидэнд 2 туслах үйл үг байгаа. Эхнийх нь sein, хоёр дахь нь haben. За, өнгөрсөн хичээлээс санаж байгаа бол бид нэр haben болоо sein-ыг үзэж байсан тийм үү? Ямар утгатай байлаа? Sein маань бол байна гэсэн утгыг илэрхийлдэг. Haben маань харин тай байх гэсэн утгыг илэрхийлж явдаг. За, тэгвэл эдгээр 2 үйл үг маань өгүүлбэрт гол үйл үгийн үүргээр орж ирсэн байгаа нөхцөлд эдгээр утгуудаа илэрхийл явчихна гэсэн үг. Би нохоотой, би бол багш, би бол сурагч гэх мэтчлэнгээр. Харин туслах үйл үгийн үүргээр өгүүлбэрт орж ирж байгаа нөхцөлд эд маань өөр ингэсэн утгаа алддаг байна. Буюу өнгөрсөн цаг дээр орж ирсэн байгаа haben sein-ыг бид нар орчуулдаг байна. Анхаарах зүйлс нь туслах үйл үг нь өгүүлбэрт 2 дугаар байранд байрлан эзэн бие дээрээ хуурж явна. За тэгвэл эндээс анхаарах 2 зүйл нь туслах үйл үг болох haben sein маань өгүүлбэрийн 2 дугаар байранд байрлан явна. Тэгээд эзэн бие дээрээ хуурж хувирлаа авч явна гэсэн үг. Дараагийнх нь гол үйл үгнээсээ хамааран буюу Vollverb-аас хамааран sein эсвэл haben-ыг авна гэсэн үг. За бүгдээрээ жишээг харцгаая. Эзэн биеүүдийн араас бидний sein дээр хувирж өгсөн хувирлууд маань орж ирсэн байгаа. Араас нь Vollverb-ууд маань Partizip 2 хэлбэр дээрээ хувирж орж ирсэн байгаа. За өгүүлбэрээ унших юм бол Ich bin gereist.
би аялсан гэдэг өгүүлбэр гараад ирж байгаа. Дараагийнх нь du bist gereist. Чи аялсан. Er ist gereist. Тэр эрэхтэй аялсан. Wir sind gereist. Бид нар аялсан. За, эндээс бид нар өгүүлбэрээ харах юм бол эзэн биеуд дээр зөвхөн бидний sein гэх туслах үйл үг маань хувирж өгсөн байгаа. Эзэн бие дээрээ. Харин араас нь орж ирсэн байгаа партиципь 2 дээр бичигдсэн гол үйл үгнүүд маань яа гэжлэн бичигдсэн байгааг харж байна. Тийм үү? Тэгэхээр гол үйл үг маань ямар ч хувирлгүйгээр өгүүлбэрийн ард нь ороод ирдэг байна. Одоо энэ дээр haben-тай жишээ гарч ирж байгаа. Өгүүлбэр уншицгаая. Ich habe gelernt. Би сурсан. За, язгуураа харах юм бол lernen гэдэг язгуур харагдаж байна, тийм ээ? Ich habe gelernt. Би сурсан. Дараагийнх нь du hast gelernt. Чи сурсан гэсэн өгүүлбэр ч байна. За, гэх мэтлэнгээр. Тэгвэл эндээс бид нар ямар нөхцөлд have-ыг нь аваад ямар нөхцөлд sein-ыг нь авч орж ирээд байгаа юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. 2 дугаар хэсэг дээр бичигдсэн байгаа гол үйл үгнээсээ буюу ард бичигдсэн байгаа gereist, gelernt гэдгээс хамааран haben эсвэл sein-ыг аваад байгаа гэснийг хатуу анхаараарай. За, тэгвэл одоо бүгдээрээ sein авдаг тохиолдлуудаа харцгаая. 1. Байрлал өөрчлөгдөж байгаа тохиолдолд бид нар sein-ыг туслах үйл үгээрээ авдаг байна. Жишээ нь А цэгээс Б цэг рүү би хөдөлж байгаа нөхцөлд sein орж ирнэ. Жишээ үйл үгнүүд маань fahren байж болно, gehen байж болно, kommen, fliegen, laufen гэх мэтчлэнгээр. Fahren гэдэг маань тээврийн хэрэгслээр явж байгаа нөхцөлд чиглэл заагаад ороод ирж байна, тийм үү? Би хөдөлж байгаа гэсэн үг байна. Gehen бас явах гэдэг үйл үг маань, kommen ирэх, fliegen нисэх, laufen гүйх. Тэгэхээр байрлал өөрчлөгдөж байгаа, тийм? Энэ нөхцөлд бид нар заавалчгүй туслах үйл үгээрээ sein-ыг авах шаардлагатай болдог байна. 2. Төлөв байдал өөрчлөгдөж байгаа нөхцөлд бид sein-ыг авдаг байна. Жишээ нь. За, энэ хүүхэд маань жоохон байж байгаа том болсон байна, тийм үү? За, тэгэхээр гаднаас нь харагдаж байгаа тэр үзмж маань өөрчлөгдсөн байгаа гэсэн үг. Жижигхэн байж байгаа том болчихсон. За, энэ нөхцөлд бид нэр sein-ыг туслах үйл үгээр авна. Тэгээд er ist gewachsen буюу тэр эрэхтэй өссөн гэсэн өгүүлбэр гарч ирж байна. Жишээ үйл үгнүүд маань wachsen буюу өсөх гэдэг үйл үг чинь жижигхэн байж агаад том болсон байх нь, тийм ээ? Дараагийн үйл үг маань einschlafen. За, сэрүүн байж агаад унтсан байна. Энэ нөхцөлд яах нь төлөв байдал өөрчлөгдөж байна гэд бид нэр sein-ыг авдаг байна. Дараагийнх нь aufwachen. Яг үүний эсрэг унтаа байдлаас сэрсэн байх нь, тийм ээ? Дараагийнх нь aufstehen, босох гэдэг үг. За, суугаа байдлаас босож байгаа нөхцөлд эсвэл хэвтэй байдлаас босож байгаа нөхцөлд бүгдээрээ sein-ыг авч орж ирнэ гэсэн үг. 3. Үүн дээр нэмээд 4 үйл үгс маань sein-тэй авдаг байна. Нэгт sein гэдэг гол үйл үг маань өөрөө өнгөрсөн цаг дээр хуурахтаа sein-тэй байна. Дараагийнх нь werden болох гэдэг үйл үг маань мөн sein-ыг авдаг байна. Bleiben үлдэх гэдэг үг маань мөн sein-тэй авна. Дараагийнх нь passieren гэдэг үйл үг маань мөн адил sein-тэй авдаг байна. Жишээ нь юу болсон бэ буюу was ist passiert. Дараагийнх нь haben авдаг тохиолдлууд. Нэгт хөдөлгөөн илэрхийлэхгүй байгаа. Яг sein-ийн эсрэг нь охин нь, тийм үү? Хөдөлгөөн илэрхийлэхгүй. Жишээ нь wohnen, treffen, warten гэх мэтлэнгээр. 2. Аккузатив объект араасаа авдаг үйл өгсөд. Жишээ нь lesen асуултаа тавил юуг уншаад байгаа. Essen идэх юуг идээд байгаа. Lernen сурах юуг сураад байгаа. Kaufen худалдаж авах гэдэг үйл үгэн дээр юуг худалдаж аваад гэсэн араасаа аккузатив авж байгаа эдгээр үйл өгсүүд маань бүгдээрээ haben-тай явдаг байна. 3. Үйлдэл болоод бодол, мэдрэмжийг илэрхийлж байгаа үйл үгнүүд маань мөн haben-ыг авна.
denken, fühlen, lieben, hassen, glauben. Haben seine ялгаа. Sein маань байрлал өөрчлөгдөж байгаа буюу нэг цэгээс нөгөө цэг рүү шилжиж байгаа нөхцөлд өнгөрсөн цаг дээрээ Sein-ыг туслах үйлүүгээрээ авж байгаа. Мөн төлөв байдал өөрчлөгдөж байгаа нөхцөлд жишээ нь суугаа байдлаас босоо байдал руу шилжиж байгаа нөхцөлд тэгээд үүн дээр нэмээд 4 үйл үгс нэмэгдсэн байгаа тийм үү? Харин Haben-ыг бид бусад бүх тохиолдолд гэж тогтооход болно гэсэн. За, герман хэлэн дээр байгаа бүх үйл үгсийг өнгөрсөн цаг дээр оруулахдаа Sein-ыг авж байгаа тохиолдол нь 20% байдаг бахна ойролцоогоор. Харин Haben-ыг авж байгаа тохиолдол нь ойролцоогоор 80% гэсэн. За, тэгэхээр Haben дээр ямар олон үгсүүд Haben-ыг авдаг нь эндээс харагдаж байна тийм үү? Haben Sein-ийнхаа ялгааг ойлгосон байх гэж найдаж байна. Тэгвэл бүгдээрээ одоо дасгал ажил руугаа орцгоё. Гол үйл үг маань fahren гэдэг үйл үг байна. Тэгвэл өнгөрсөн цаг дээр туслах үйл үг маань юу ах вэ? Яг үнэ sein. Fahren маань А цэгээс Б цэг рүү хөдөлгөөн зааж байна тийм үү? Тэгвэл туслах үйл үг маань sein байх нь. Дараагийнх нь denken. Denken гэдэг үйл үг маань бодох гэсэн үйл үг чинь. За, бодох гэдэг үйл үгэн дээр ямар нэгэн хөдөлгөөн илрээг байна тийм үү? Тэгэхээр туслах үйл үг маань haben. Sehr gut. Дараагийнх нь bleiben. Bleiben гэдэг маань үлдэх гэдэг үйл үг чинь. За, үлдэх гэхээрээ ямар нэгэн хөдөлгөөн заагаагүй байгаа нэг цэг дээр хүлээж байгаа гэсэн утга тийм үү? Гэхдээ энэ дээр ямар туслах үйл үг авдаг вэ? Яг үнэ. Sein-ыг авдаг. Дараагийнх нь wohnen. Амьдрах гэдэг үйл үг маань байна. Туслах үйл үгээрээ haben-ыг авж байгаа. Дараагийнх нь werden. Туслах үйл үгээрээ sein-ыг авна. Sehr gut. Дараагийнх нь finden. Туслах үйл үгээрээ haben-ыг авна. Яг үнэ. Finden гэхээр хүүхдүүд маань явж хайх гэсэн утгаар sein-ыг авсан тохиолдолд ажиглагддаг. За, finden гэвэл утаснасаа зураг хайх ч юм уу те. Утаснасаа дугаар хайх. За, тэр тохиолдолд бид нар босох шаардлагагүйгээр нэг газараа зогсож байгаад хайж болно. Тэгэхээр finden гэдэг бүгдээрээ хөдөлгөөн заахгүй гэж ойлгох хэрэгтэй байна. Дараагийнх нь spazieren. За, энэ үйл үг маань ямар туслах үйл үг авах вэ? Sein-ыг авна. Super. Hilfsverb буюу туслах үйл үгээ ойлгочлоо. Тэгвэл одоо бүгдээрээ 2 дугаар хэсэг болох partizip 2-ын талаар үздэцгээе. Герман хэлэн дээр бүгдээрээ бүх үйл үгсүүдээ partizip 2 гэх энэ дүрм рүү өнгөрсөн цаг руу хувиргаж байна гэж төсөөлье. Тэнд байгаа бүх үйл үгс маань яг нэг ижил хувираад байдаг байна. За, энийг илүү амархан тогтоохын тулд багш нэнд 3 хэсэгт хувааж ангилж өгсөн байгаа. Эхнийх нь дөрмээр хувирдаг үйл үгс гэж байдаг байна. Хоёр дахь нь дөрмийн бусаар хувирдаг үйл үгс гэж нэг ангилна. Гуравт холимог үйл үгс гэж ангилах нь. Үүн дээр нэмээд бидний анхаарах зүйлс маань гол үйл үг нь partizip 2 дээр хувиран өгүүлбэрийн төгсгөлд байрлан явна гэдгийг анхаарах нь. За, Hilfsverb буюу туслах үйл үг маань 2 дугаар байранд байрлаад эзэн бие дээрээ хувирж байгаа. Тэгвэл partizip 2 дээр бичигдсэн үйл үг маань төгсгөлд байрлаад ямар ч эзэн биенээс хамаарсан хувирлыг авахгүй гэсэн үг. Нэг дөрмээр хувирдаг үйл үгсийг одоо бүгдээрээ харцгаая. Дөрмээр хувирдаг үйл үгийн язгуур нурдаа г төгсгөлдөө ттэй бүтдэг гэж байна. За, жишээ lernen гэдэг үйл үг. Lernen гэдэг маань сурах гэдэг үйл үг чинь байгаа. За, тэгвэл сурах гэдэг үйл үгийг бүгдээрээ сурсан болгож сурна гэсэн үг. Эхлээд бид язгуур олох хэрэгтэй байна. Lern. За, үйл үгийн язгуур нь гэж байна тийм үү? Үйл үгийн язгуур одоо ногоон дэвсгэр дээр байгаа нь бидний үйл үгийн язгуур. Язгуур нь урдаа г авна гэж байна. За, г-гээ залгалаа. Төгсгөлдөө т авна. За, уншия.
gelernt. Ингэснээрээ бид сурсан гэдэг үйл үгийг гараад ирж байгаа гэсэн үг байна. За lernen гэдгийг partizip 2 гэдэг дүрмээр хувиргачихж байна гэж бид нар ярих нь шүү дээ, тийм ээ. Үүнээр нэмээд 3 үйл үг. Kaufen, reisen, warten гэдэг үйл үгс маань байна. Язгуур олох юм бол kauf, reis, wart. За язгуур дээрээ эдгээр язгуур дээрээ бүгдээрээ урд нь г-г залгаж өгнө. Ард нь т-г залгаж өгнө. За ингээд kaufen буюу худалдаж авах гэдэг үйл үгийг бүгдээрээ gekauft гэд худалдаж авсан болгож байна гэсэн үг. Reisen аялах, gereist аялсан. Warten хүлээх, gewartet хүлээсэн гэсэн үйл үг маань гарч ирж байна гэсэн үг. Үүн дээр нэмээд игнэр төгссөн үйл үгсээр хэрхэн хувирдгийг бүгдээрээ үзье. Игэнтэй төгссөн үйл үгийн язгуур нь урдаа г авалгүй зөвхөн төгсгөлдөө т-тэй бүтдэг байна. Жишээг харцгаая. Studieren. Studieren буюу сурах гэдэг үйл үг маань. Өмнөх lernen-аас юугаар ялгаатай вэ гэхээр studieren гэдэг маань ямар нэгэн зүйлийг илүү гүнзгий судалж байгаа нөхцөлд ашигладаг үйл үг. Ихэвчлэн их сургууль дээр ашигладаг гэсэн үг. Их сургуульд сурдаг гэж хэлэхдээ их studiere гэж хэлдэг тийм ээ. Энэ үйл үгийг бүгдээрээ сурсан болгох юм бол игэнтэй төгссөн гэдгээ анхаарад игэнтэй байх юм бол урдаа г авч өгдөггүй байна. Урдаа г авалгүй гэж байна тийм ээ. Авалгүйгээр язгуур нь төгсгөлдөө зөвхөн т-тэй бүтдэг. За тэгвэл г-г г-чин гэсэн үг. Яагаад вэ гэвэл игэнтэй бичигдэж байгаа үйл өгнүүд маань бусад үйл өгнүүдтэй харьцуулах юм бол илүү урт байдаг гэсэн үг. Жишээ нь өмнөх жишээн дээр гарч ирсэн passieren гэдэг үйл үг байсан тийм үү? Passieren. Энэ үйл үгийг өнгөрсөн цаг дээр буулгахдаа passiert болгосон байс тэ. Was ist passiert? Юу болсон бэ? За тэгэхээр игэнтэй бичигдсэн үгнүүд trinken, essen гэх мэт үйл өгнүүдээс илүү урт байдаг учраас язгуур дээрээ бид шууд т-гээ залгаад г-г гэдэг байна. Хоёр дахь нь дөрмийн бусаар хувирдаг үйл үгс. Дөрмийн бусаар хувирдаг үйл үгийн язгуур нь хувиран урдаа г төгсгөлдөө т-тэй бүтдэг байна. Зяарцгай sprechen гэдэг үйл үг байна. Ярих гэдэг үйл үг чинь өнгөрсөн цаг дээр ярьсан болно. Язгуур маань sprech байна. За урдаа г авлаа төгсгөлдөө en. Өмнөхдөр т авч исэн бол одоо en төгсгөлийг авчлаа тийм ээ. Тэгсэн чинь энэ дээр язгуур хувиран гэж бичигдсэн байгаа. Тэгвэл sprech гэдэг язгуур маань хувирна гэсэн үг. Sproch болж хувирсан байна. За ингээд gesprochen буюу ярьсан гэдэг үйл үг маань бүтэж байна гэсэн үг. Дахиад нэг жишээ харцгаая. Trinken уух гэдэг үйл үг чинь. Тэгвэл уусан болгоё. Язгуур хаална. Trink. Урдаа г авлаа, ардаа en авлаа, язгуур хувирна. Trunk. Trink гэдэг язгуур маань trunk болчлаа тийм ээ. Тэгээд getrunken уусан гэдэг үг маань үүсэж байна гэсэн үг. За дөрмийн бусаар хувирдаг үйл үгсийг бүгдээрээ цээжлэхээс өөр арга байхгүй. Гэхдээ нэг түгээмэл давтагддаг нэг дүрм байдаг. Их шиг солигдож байгаа дүрмүүд. За үүнийг бүгдээрээ үзье. Эхнийх нь А байвал аагаараа. За үүн дээр байгаа жишээ эхний жишээ бүгдээрээ харъя. Fahren гэдэг үйл үг чинь. Fahr гэдэг язгуур маань аатай явж байна тийм үү? Тэгвэл өнгөрсөн цаг дээр хувирахтаа аагаараа бичигдсэн байгааг энд харж байна. Gefahren. Gefahren. За энэ нөхцөлд А байвал аагаараа гэсэн дүрм хэрэгжээд явж байгаа юм шүү дээ тийм ээ. Дараагийнх нь braten. Шарах гэдэг үйл үг маань шарсан болгохдоо gebraten. За бас А нь аагаараа байж байна. Дараагийн тохиолдол нь эгийн нийлэмж буюу урт итэй байх юм бол о болж хувирж байгаа тохиолдол. Fliegen нисэх гэдэг үг маань өнгөрсөн цаг дээр geflogen болно гэсэн үг. Geflogen. Дараагийнх нь ziehen буюу татах гэдэг үйл үг маань gezogen болсон байна тийм ээ. Gezogen. За энэ нөхцөлд гээгүүлэгч нь бас өөрчлөгдөж өгсөн байгааг анхаараарай. Gezogen.
Дараагийн жишээг харцгаая. Байвал гэрээ эсвэл болж байгаа тохиолдол. Жишээ нь lesen унших гэдэг үйл үг маань уншсан болохдоо gelesen гэр бичигдсэн байна, тийм ээ. Nehmen буюу авах гэдэг үйл үг маань genommen гэд оогоор бичигдсэн байгаа. За үүндэр зөвхөн их шиг өөрчлөгдөж өгөөгүй, бас гийгүүлэгч маань өөрчлөгдсөн байна. Гийгүүлэгч маань эмээр солигдож өгсөн байгаа, тийм үү? Үүндэр дуудлагын ялгаа гарч ирж байгаа. Nehmen гэд байгаа учраас уртаар дуудах шаардлагатай болдог. Харин өнгөрсөн цаг дээр хэлэхдээ бид нар г-ийг хасаад эмээр сольж өгснөөрөө doppel m гарч ирснээрээ урд байгаа их шигийг богино хурцаар дуудах шаардлагатай болж байгаа гэсэн. Тэгвэл genommen гэж дуудлаггүйгээр бүгдээрээ genommen буюу богиноор дуудах шаардлагатай болдог байна. Дараагийн жишээ нь ийг нийлэмж буюу I. За. Үйл үгийн язгуур I-та байгаа нөхцөлд ихэвчлэн зөөлөрж орж ирдэг. Богино эсвэл уртыгээр солигдож өгнө. Жишээ нь streiten, хэрэлдэх, маргалдах, мэтгэлцэх гэдэг энэ үг маань өнгөрсөн цаг дээр ороод ирэхээр gestritten. За I маань богиноор солигдож өгсөн байгаа. За үүн дээр нэмээд дахиад нэг T нэмээд ороод ирсэн байна. Doppel T буюу хос T болохоор урд байгаа ийг бүр богинохон хурц тодоор дуудах шаардлагатай болно. Тэгээд gestritten гэсэн дуудлага гарч ирэх нь. Дараагийнх нь line буюу зээлэх гэдэг үйл үг маань хаатай явж байна, тийм ээ? Өнгөрсөн цаг дээр бүгдээрээ хэлэхдээ geliehen. Дараагийн тохиолдол нь байвал эсвэл болж байгаа тохиолдлууд. Жишээ нь trinken уух гэдэг үйл үг маань өнгөрсөн цаг дээр бичигдэхдээ getrunken уусан болчихж байна. Rennen урсах гэдэг үг маань өнгөрсөн цаг дээр бичигдэхдээ geronnen болсон байна. За одоо тэгвэл бүгдээрээ дараагийн хэсэг болох холимог үйл үгс рүүгээ орцгоё. Холимог үйл үгсийн язгуур нь хувиран урдаа г, төгсгөлдөө т-тэй бүтдэг. Жишээ bringen авчрах гэдэг үйл үг маань байна. Авчрах гэдгийг авчирсан болгож бичнэ гэсэн үг одоо. Язгуур олно bring. За язгуур нь урдаа г авна гэж байна, тийм үү? Тэгээд төгсгөлдөө т авчна. Урдаа г аваад төгсгөлдөө т авж байгаа энэ хэлбэр маань бидний дөрмээр хувирдаг хэлбэрч явж байгаа, тийм үү? Урдаа г аваад төгсгөлдөө т авчиж байгаа. Харин дөрмийн бус болохоор энийг аваад явуулсан, тийм ээ? За тэгсэн чинь язгуур нь хувирна гэж бичигдсэн байна. Bring гэдэг язгуур маань brach болж хувирсан байна. Язгуур нь хувирж байгаа хэлбэр болохоор дөрмийн бусих байсан, тийм ээ? За ингээд дөрмээр бичигдэх дүрм шиг хэрнээ бас язгуур нь хувирчаар энэ маань холимог үйл үгс гэж нэрлэгдэж гарч ирж байна гэсэн үг байна. Холимог үйл үгсийг бид дөрмийн бустай шууд нэгтгээд тогтоож болно. Гэхдээ холимог үйл үгсийн өөрийнх нь онцлог шин чанарууд давтагдж байгаа зүйлүүд байдаг учраас дөрмийн бусаас бас тусдан цээжлүүл тогтооход бас амархан байдаг байна. Дахин нэг жишээг харцгаая. Wissen буюу мэдэх гэдэг үйл үг. Мэдэх гэдэг үйл үг маань мэдсэн болгож герман дээр бичигдэхдээ за эхлээд язгуур олно. Wiss гэдэг язгуур урдаа г-г авлаа, арда т-г авлаа. Wiss гэдэг язгуур маань хэрхэн хувирах бол was болж гарч ирдэг байна. Зэгүүд. Тэгээд gewusst гэж хэлэхээр мэдсэн гэсэн үг чинь гарч ирдэг байна шүү дээ, тийм ээ? За, доор багш нь 3 жишээ бэлдэж өгсөн байгаа. Nennen, kennen, denken. Nennen нэрлэх гэдэг үг чинь nen гэдэг язгууртай явж байгаа. Kennen таних гэдэг үйл үг чинь ken гэдэг язгууртай явж байгаа. Denken бодох. Denk гэдэг язгууртай. Эдгээр 3 үйл үгс маань partizip 2 дээр хэрхэн хувирахыг харъя. Nen маань nan болсон байна. Ken маань kann, denk маань dach болсон байгаа. Үүнээс бидний
нэг давтагдж байгаа шинж чанарыг нь харж болно. Bring буюу авчрах гэдэг үйлэг маань язгуур нь bring байсан тийм үү? Bring буюу ийтэй байгаа. Мэдэх гэдэг үгнийх this буюу бас ийтэй явж байгаа. Нэн ээтэй, хэн ээтэй, denk ээтэй. Тэгэхээр холимог үйл өгсүүд маань язгуур нь дандаа зөөлөн ихшигтэй байгаа гэсэн үг. И эсвэл э. Харин партиципь 2 руу хуурж орж ирэхдээ а эсвэл уугаар буюу хатуу ихшгээр солигдож өгдөг байна. За энэ нь холимог үйл үгсийн онцлог шинж нь байна. За ингээд г-гээ урдаа залгаад ардаа т-гээ залгаснараа өнгөрсөн цаг дээр бичигдэж байна. Genannt, gekannt, gedacht. Партиципь 2 маань энд хүрээд дуусч байна. За одоо тэгвэл бүгдээрээ дасгалаа ажиллаад үзцгээе. Би цай уусан гэдэг өгүүлбэрийг хамтдаа зохиоцгоё. Нэгдүгээр байранд эзэн бий байна. Их. Хоёрдугаар байранд юу авах вэ? Яг үнэ, туслах үйлэг. Тэгвэл бид нэр уусан гэдэг үйлүгийг харна. Хөдөлгөөн илэрхийлж гэнэ үү? Төлөв байдал нь өөрчлөгдөж гэнэ үү? Нөгөө дөрвөн үйлүгийн нэг нь мөн үү гэдгийг ажиллах нь тийм үү? За биш бол шууд habe-ыг аваад явна. Habe, ich habe, цайг, den Tee, уух гэдгийг өнгөрсөн цаг руу оруулахдаа getrunken ингээд ороод ирж байна. Өгүүлбэрээ дахиад уншицгаая. Ich habe den Tee getrunken. Ich habe den Tee getrunken. Жишээг харцгаая. Би сургуульдаа явсан. Нэгдүгээр байранд эзэн бий байна. Ich. Хоёрдугаар байранд юу авах вэ? Яг үнэн туслах үйл өгч. Тэгвэл haben байх уу, sein байх уу? Яаж шийдэх вэ? Бид нэр явсан гэдэг үйлүгийг харна. Хөдөлгөөн илэрхийлж байна уу? Төлөв байдал өөрчлөгдөж байна уу? Нөгөө дөрвөн үйлүгийн нэг мөн үү гэдгийг харна тийм үү? Яг үнэ хөдөлгөөн илэрхийлж байна. Явах гэдэг үйлүгтэй байна. Тэгвэл туслах үйлүгээрээ sein-ыг авна. Ich bin. За одоо сургуульдаа гэж хэлнэ. Буюу сургууль руу гэдэг үг чинь гарч ирнэ. Zur Schule явах гэдэг үйлүгийг бичихтэй gegangen гэж бичдэг байна. Gegangen. Өгүүлбэрээ дахиад уншъя. Ich bin zur Schule gegangen. За хичээл нь сонирхолтой байсан байхаа гэж найдаж байна. Ингээд бүгдээрээ дараагийн хичээл дээр уулзцгаая.